Сайн байцгаана уу? Сайн байна уу? За сууч. За хичээл эвлэхээс өмнө, шинэ хичээл зааж эхлэхээс өмнө за багш нь та нарт нэг бичлэг үзүүлнэ. За бичлэгийг маш анхааралтай хараад за дараа нь багшийнхаа асуултанд хариулж ойлгосноо. A year on Earth is measured by one complete trip around the sun. Seems simple enough, but there is a problem. The Earth doesn't travel on a path around the sun that returns to its starting point. So how do we know when a year starts or ends? За юуны тухай гарсан бэ? За дэлхийн нарыг тойрох хөдөлгөөн мэн те. Хаана болж байгаа? Хаана асан? За сансар окторгууд болж байна. Ямар дүрс үүссэн? За 100 нөр. За тойрог гэн те. За өндөгшиг. За энэ хаана болж байгаа үйл явдал гэлээ? Сансар окторгууд те. За энэ бол сансар окторгууд дэлхийн нарыг тойрох хөдөлгөөн буюу бүгдэн одоо нар сарны тойрог сансар окторгууд үүсэж байгаа дүрс бичлэг байна. За өнөөдрийн бидний үзэх хичээл бол ардын уран зохиолч Төрийн Сойрхолт Бовгийн Лавгсрангийн уянгийн тойрох хэмээх шүлэгт задлал хийж утга санааг ойлгож Монгол ёсыг ухаарах ийм хичээл юм аа. За бүгдээрээ сар өдрөө очиж. За хичээл эхлэхээс өмнө багш нэг зүйл асууя. Та нар тойрог дүрс юу бэлэгддэг гэж боддог вэ? Бэлэгдэл байх болов тойрог дүрсэнд Дуусшгүй. за дуусшгүй зүг байна. Цаг хугацааг илэрхийлдэг нь өөр юу гэсэн? Монгол за үндэсгүй. За хайр инэрлийг нөшөө бүтэн болгох гэсэн тийм бүтэн болж аж хайр инэрл гэсэн санааг илэрх. За ийм бэлэгдлүүд тойрог дүрсэнд байж болох юм байна. Тойрог дүрсэнд байж болох юм байна. За хичээл эхлэхээс өмнө багш нь та нарт Лавгсрангаа товч намтрыг эхлээд танилцуулж. За Монгол улсын Төрийн Сойрхолт, төрийн шагналт, соёлын гавьт зүтгэлтэн, ардын уран зохиолч, болорт цомын 3 удаа, гэгээ мууза наадмын 2 удаа, алтан өд наадмын 2 удаагийн шагналтай. За жүжиг киноны зохиолч, яруу найрагч, утга уянгийн яруу найраг юм бол дунд үеийн төлөөлөгч гэж явдаг байна. 1944 онд Төв аймгийн Өнжүүл сумын нутагт Малчин ард Бовгийн гэр бүлд төржээ. За товч намтар ийм хүн байх нэ гэд. Та нар өөр ямар тодтголоор мэдэх вэ? Лавгсрангааг. Монгол тулгатны 100 эрхмийг хөдөлдөг те. За эндээс багш нь юуг тодтгож ярих гэдэг нь гэхээр зохиолч хүнд хамгийн анх авдаг шагнал бол төрийн шагнал байдаг. Төрийн Сойрхол. За энэ шагналыг Бовгийн Лавгсрангаа 1990 онд уянгийн тойрог шүлгийн төвөр цагаан тэнглэг шүлгийн төврөөр авчаасан байна. Энэ шагналыг. За тэгээ бидний өнөөдрийн үзэх шүлэг бол одоо төврийнх нь нэр болсон те төрийн шагналт тэр хүнийг тодорхойлсон. Тийм утга агуулгатай маш сайхан шүлэг байна. За шүлэг яруу найрагт одоо задлал хийж уншаад ойлгож ухаарахаас хамгийн нэгдүгээр тавигдах шаардлага юу юм гэхээр эхлээд тухайн шүлгээ уран яруу гоё уншиж ойлгох байна. Ойлгох те утга санааг ойлгох. За өнөөдрийн хичээл дээр бид нарт уянгийн тойрог шүлгийг бол ингэчин уншиж сонсгоно. Уянгийн тойрог. Тооноор буусан наран дээр хормой хормон. Торгоныхээ золгуулсан уцрал бэлэгдэн mijийн эцгийн дээлхийг гоё. Өөдрөг явахыг зөвлөж өвдгөө энгэр захын түшин. Тооны шигшиг дурай торгон нэмс надцуу тал. Үйл битхийн сэтгэл өглөж үүлэн сүдгийг мартахын цаг. Өрн мөлгөж босон
удаа үйлдэл ингээд хадуулж болсон. Гэрийнхээ доор бүслүүрээр дэрмэж гიშгэж авах үзэн өрн. Хөхөө гин чим хийхэд хүүгээ өгүүлж зүртгийн бэлэн. Миний хүү хаан бай гэж мэлтэн хөх тэнгэрт дуугаа цацсан. Бадрангуй хаан наран үнсэн жаргадаг. Баруун хатавчин тушаа дойдгны хонх хожигдно. Аам гэж хүн дуугарна. Амар гихийнхэн хөх чимээ. Жигчин чиний хүүгийн чимээ зурхан алтан. Үрээл гэдэг ээжийн үйлийн шаглаа төөрнө. Миний хүү хаан бай гэж мянгас эдрийн дуугаар цацсан. Өрхний яосор үрээр учирдаг. Өрлөг наран үдэд хажуулдаг. Алтан хоймор тушаа аам гэж хүн дуугарна. Ангир ижийн хөх эвлэн. Хуруун чинээ үрийн хоохны дуу хисэдхэн алдан. Зүстэй торгоны хээ хэрэлдэж зүүнний үзүүр өдрөн. Миний хүү хаан байна гэж мэлмийн юугаар дүрлийлхэн дуудана. Тогоотой өрөн дүүрэн саранг дуурай загсаж хондох. Тоосны шанаран мэлтэгнэрхэн ургадаг. Зүүн хаяа тушаа аам гэж дуурангаа газрын нар хүн үүдэн шалгав. Гайхамшигыг үүдэгч эхийн хөхнөөс сүү аяндаа асгав. Инхнийхэн ял хүний үр эхийнхээ дуунаас уяатай хөлд орно. Налхар цагаан гэрээ тойрсон анхны мөрөн нар сарны тгийг газарт зарна. За энэндээ баярлалаа. Шүлгээс ямар мэдрэмж төрсөн? Юуны тухай гарсан гэж бодож байна? За ээж хүү хоёрын тухайг нь өөр. За хүүхэд хөлд орж байна гэн. Өшөө. За Монгол ахуй гарсан гэн. За зүг байна өөр. За би биенээ хайрлах хайр гарсан юм те. За. За энэ танаа баг. Энд танаа баг. Тараа ороо үз. За багш нь баг болгонд даалгавар өгсөн байгаа. Даалгаврыг хувлаад харааж өгсөн байгаа. За эндээс хийх хугацааг багш нь харна. Яг хугацаандаа эхлээд яг цагтаа дуусна. Ойлгосноо? За эхлэе. Даалгавар хийх хугацаа 5 минут. Цаг явлаа. Зөвхөн саяны тарааж өгсөн шүлгийн тэр хэсэг дээрээ л даалгаварийнэ шүү дээ. Зөвхөн энэ хэсгийнхээ те энэ хэсгийнхээ даалгаврыг гэж ойлгож байгаа шүү дээ. Энэ хэсгийн даалгаврыг л хийн шүү дээ. За бус хэдэн.
багш нь энэ толгочгийг аваад нөгөө толгочтой сольчих. Байхгүй нэ. Тэр үгүй. Борон гэсэн тийм. Байхгүй л бат. 2 минутын хугацаа. Тооны шиг гэсэн болохоос өрхнийг тийм тооны шиг. За 1 минут үлдсэн. Цаг дуусахад 1 минут үлдсэн. За цаг дуусч үзгээ тэ. За одоо баг болгоноос нэг хүн хийсэн даалгавраа төлөөж ярина. За ярих хугацаа 2 минут. Ярихдаа та бүхний өмнө тавьсан байгаа гэр тэр хэрэглэгдэхүүнийг бас ашиглаж болно. За дээр нь мөн энэ дээлэн дээр гарч ирээд зааж бас ярьж болно шүү. Ойлгосноо. За 1-р багаас эхлэе. 1-р баг. 1-р даалгавраар манай их хүүгийн үйл хөдлөлийг бичсэн. Тэгээд энэ дээр болохоор хүүгийн үйл хөдлөлөөс гаргаагүйсэн. Тэгээд ээж нь болохоор үйл хөдлөлийг бичсэн байгаа. Тэгээд ээж нь болохоор эцэгнийхээ дээлийг орж байсан. Тэгээд өгөөрөө ингэж захын түшин. Тэгээд таван менсаар нар зүг даашгүй гэсэн юм үйлдэлийг хийж байсан. Тэгээд хоёрдугаар ёсоншлиг тайлбарлах байсан. Тэрний болохоор аль эмэгтэй хүн гэрээ авч яваад нөгөө бүсэлтөө дээл үүрэг ондгоо гэж тайлбарласан байгаа. Тэгээд гуравдугаар Монгол хэлтэй холбоотой үгийг ялхан тэмдэглэх гэж байсан. Тэгээд эндээс болохоор шал өөр юу гэж байна. Тооны шигшихгүй хаа гэсэн ийш нь ордогддог. гацаад бичсэн байгаа. Тэгээд уран дүрстэй болох хэлбэрээр буусан нар гэдэг энэ болохоор нарыг амтчихсан байгаа. Тэгээд тэр зовхуулан гэдэг нь болохоор бас хүншүүлсэн гэж яасан. Тайлбарсан байгаа. Тэгээд бүгдөө болохоор энэ хэсгээр болохоор Монгол ёс заншлын амьдралын хэм маяг тэгээд Монгол жирийн эмэгтэй хүний хийх дуугуулыг харуулсан гэсэн. За эхний бадаг дээр багш нь энэ ногоон өнгөтэй хэсэг бол Монгол ахуй ёс заншлыг тусгасан хэсгийг тэмдэглэсэн байна. За та бүхэн өөрийнхөө хийсэнтэй тулгаараа өөртөө хийсэнтэй. За тооноор буусан наран дээр хормой хумын торгоны хий золгуулан учрал бэлэгдэн. Энэ мөрөн дээр тооноор буусан нар гэхээр ямар нарыг хэлэх юм? Хэдэн цагийн үе байх вэ? 12. Тооноор буусан наруу. За хөдөөний айл бол юу хийж байгаа юм? За гэрийн эзэгтэй бол юу хийж явах вэ? За үнээгээс хаагаад ороод ирсэн тий. За өрмөө загсаасан. Тэгэд үүлээ ойж эхлэх чая энэ хугацаа авах нь шүү дээ.
Торгоны хээ залгуулан учрал бэлэгдэн. Торгоны хээ залгуулах гэдгийг юу гэж тайлбарласан? За энэ ямар торгоё? Хээтэй торгон дээлэн тий. За хээ залгуулсан нь аль юм? За энэ хэсэг бахан тий. Энэ хэсэг. Өшөө. Тэгээ юуг торгоны хээг залгуулах гэж хэлэх юм? Хээ нийлүүлэхийг хэлэх нь тий. Хээ нийлүүлж хийхийг. Торгоны хээ залгуулах гэх юм. За учрал бэлэгдэн. Ижээ эцгийн дээлийг ойно. Өөдрөг явахыг нь зөгнөж өвдгөөрөө ингэр захын түвшин. За ингэр зах нь аль вэ? За энэ. За зах нь. За энэ. За тэр хоёр мөр. Өөдрөг явахын зөгнөж өвдгөөрөө ингэр захын түвшин. Ямар утга вэ? Яагаад төрж байгаа? Яагаад? За газар төрөхгүй байх, дээшээ байлгах. Өөдрөг байлгах гэх. За эр хүний хямар юунда байдیں۔ Бүсэндээ өөр. Яагаад монгол хүн дээлийн захыг өөд рүү харуулж тавьдаггүй, буруу харуулж өгдөггүй? Хүний толгой. Хүн ахтай дээл захтай гэдэг үг шүү дээ. Хүнийг ахамдаар нь хүндлэн, дээлийг бол захаар нь унтна. За тооны шигшиг дуурайлгын торгон мяндас нар зүү дална. Тооны шигшиг. Эрдээ холбоотой үг нь юу байсан бэ? За тооны шигшиг гэж байсан тий. За энд тоон аль хэсэг нэ? За энэ тооны шигшиг гэр. Хаанаас на эндээс нөө? Эндээс үндэсний энийг юу гэдэг? Шигшиг. Мөн үү? Тооны голоос уйсан осрыг шигшиг гинэ. Тойлоос гарч тайлбарласан байна танаа баг. За. Тооны голоос гэсэн юм уу? За тэгэхээр тооны шигшиг гэж энэ тооны голоос уйсан осрыг чи юу гэдэг? Тооны гол нэг юм үзсэн цэвэр хатдаг. Тий тэрийг юу гэх юм? За тэрийг юу гэдэг ихэр чахтаг гэж нэрлэн тий чахтаг. Ягаад тэгэхээр энэ тооны хүндийн төвөөс тэр гэрийг доош нь дарж ингэж баттай барихад хэрэгэлдэг байна шүү тэр үеийг. За тооны шигшиг гэж юу хэлхийг гэхээр баруун зүүн хойд урд дөрвөн талаас нь гаргасан оосрыг хэлнэ. Оосрыг. Тэгээ ханандаа бэхэлж уйдаг тэр дөрвөн оосрыг тооны шигшиг. Торгон мяндас нар зүү дална ямар утга ажиллах вэ? Үйл оёхдоо утас зүгээ хааш нь эргүүлж үйдэ. Нар зүү тий нар зүү эргүүлдэг байна шүү дээ. Бэлэгдэл утга нь юу байна гэхээр хийж байгаа юм маань бүтэн болох, сайхан болох тийм бэлэгдлийг бэлэгддэг байна. За дараагийнх нь 2 дугаар баг. Өрн үлгэж босод авах. Энэ болохоор хүүхдийн босод авсан үйлийг илэрхийлнэ. Гэрийнхээ доод бүслүүрээс нэмж хишгиж анх үүснэ үрнэ. Энэ болохоор мөн хүүхдийн хөдөлгөөний үзүүлнэ. Үгүйж сэрдгийн ихэрнэ. За болохоор ихийн хүүгээ үүсгэн үйл хөдлөлийг илэрхийлнэ. Дараагийнх нь 2 дугаар даалгавар ёс заншлыг тайлбарлах гэдэг бол босод даавна. За дараагийнх нь Монгол хүн бос дээр хишиж болохгүй зэрлэлээр бос дээр хишиг зэрлэж босод даавна гэж хэвээр гол даалгавар болохоор Монгол гэртэй холбоотой үгийг ялган хэрэглэх гэдэг болохоор бүслүүр гэдэг. гэрийн бүслүүр. Дараагийнх нь бас мөн босог. За гэрийн босог. За дараагийн даалгавар нь уран дүрслийг олно. Үүлгэн тэнгэрээр затууж босно. За ямар дүрслэл? Энэ болохоор антчлал мөн хэтрүүлэл. За дараагийнх нь дүгнээд ирэхэд энэ их бүрийн харилцаа болон Монгол
ёс заншил ааж ахгүй ахуйн амьдралыг харууллаа. За басна. За баярлалаа. За сууж гараа. За 2 дугаар бадаг. Барьц сум тайлбарлаж ярьлаа тий. Улаанаар дүрслэх хур маягийн тэмдэглэсэн. Улаан өнгөр. Сайн анхаарч хараарай. За өглөө буцаад эхний бадаг руу гарахад өглөө болоод ээж нь гэртээ орж иод одоо үүлээ хийж эхэлсэн тий. Үүлээ хийж эхэлсэн. За энэ үед хүүн хайцсан. Хүүн. За босго давж гарсан. Яаж гарсан? Босго давж гарахтаа. За мүлхэж гарсан гэн тий. Мүлхэж гарсан. За мүлхэж гараад яасан? Мүлхэж гараад. За гэрээгээ доод бүслүүрээс яаж дэмнэж гэдэг үг ямар утгатай энд дэмнэж гэдэг? За түшиж тий тэрний тусалцаатай гэсэн. За ингээд гიშгэж анх үзэн өрнө. Яасан хүүхэд яасан бэ? Хөлд орлоо. За хөхөөгийн чим хийхэд хүүгээ өгүүлж сэрдхийн ихнэ гэж байна тий. За бүгдээрээ гэрийн зурган дээр харъя. Гэр хэдэн бүслүүртэй? 3. Доод бүслүүр нь. За хамгийн доод хэсэг энэ ахан тий. За гэрийн босго гэж хэлэх юм. Босго. За энэ хоолгоны доод хэсэг. Энэ гэрийн доод хэсгээс энэ бүслүүр хүртэлх хэмжээ хэр өндөр авах вэ? Жоохон хүүхдүүд хүрхийг бол үүсэхгүй. За жоохон хүүхд бол хүрхтэй. Жоохон хүүхдийн өндөртэй. Хөлд орж байгаа хүүхдийн өндөртэй ямар ахна? Ойролцоо адилхан байдаг болохоор доод бүслүүрчүүд яасан? Гар нь хүрээд тэрнээс татж байгаа болцсон байна шүү дээ. За хөхөөгийн чим хийхэд хүүгээ өгүүлж ихэн сэрдхийн энэ мөрөнд ямар утга? Санаад гэдгийг нь яаж мэдэж байгаа? Хөх чим хийх гэж байгаа. Хүүхдээ ингээд энэ сүүн ихтгэр үед зүүн бэлэг хөхөж ирээд. За та нарын ээж ингэдэг штэ. Жохон дүүтэй байхад. За одоо манай хүүхд яг уйлж яндаа гэд. Яаж мэддэг юм? Хөхөн чиндэг те. За сүүн ивэлдэг. За ээжийн хөх чим хийсэн юм те. Чин жигэлсэн. Гэт тэр хугацаанд ээж яасан? Хүүгээ сансан хаана агаал юу хийж байгаа бол гэх. Өөрөө юу хийж байгаа лээ? Үүлээ хийж байгаа шүү. За 3 дугаар бадаг. Миний хүү хаана байна гэж ээж нь дуудсан. Тэгээд хүү баа нэг бодны хамт дууж аав гэж дуусан гэдэг нь болохоор хүү юм яа. Тэгээд үүлэн шалаад ээж нь үйл хийж байгаа. Хоёр нь хоёр санчлалын тайлбарлаж байгаа. Үүлэн шалаад нөгөө монголчууд эмгтэй хүн юм ойлгодог. За дараагийнх нь Монгол хэлээр ялан тэмдэглэдэг баруун хатвч гэх. За гэр дээр нэг заагаад үзэр. Хатвч гэж айл хэсгийг хэлэх юм бэ гэрийн? За буцаад за энэ дээр баруун тал нь айл юм? Мэднэ үстэй. За баруун хатвч гэх хатвч нь айл юм? Энэ үү? Айл энэ үү? Энэ тий энэ хоёр баруун зүүн хатвч энэ ахна шүү дээ. Тэр хэсгийг хатвч гэж нэрлэнэ. Нэгдүгээр хот тэнгэр нь болохоор хэвтрүүлсэн бүх тэнгэрийн хичээн чимээг үүрэгдээ багасгасан. За дараагийнх нь Үнэхээр нь болохоор түүгээр баруун хатвч нь гарсан. Тэр болохоор нартай зүйлээ тэгээд түүгээр нармыг хайр нармыг үзэж тэгээд хайртай. За болсон уу? Бадрангуй хаа нараа үнсэн жаргадаг. Нар хаанаас мандаад хаан жарах юм? Зүүнээс мандаад баруунд жаргадаг. Баруун хатвчин тушаа ахын тий. За тэр тушаа бодгоны хонх тожигнсон. Ээж яах бол бодгоны хонх тожигнохоор хүүгээ хаан байгааг алгаж байгааг гэрээхээ ойр байгааг яах вэ? Хаяанд байгааг мэдсэн гэн тий. За хүүнээс ээжийнхээ одоо асуухаар бол одоо аа ингээд дуурсан тий. Ээж яасан буцаад? Цаашаа үүлээ ойж ихэлсэн. Яагаад гэж юм бол? Байгааг мэдсэн учраас санаа намарцсан байх тий. Буцаад үүлээ ойсон. Энд байгаа юм байна гэж чад. Үүлээ ойод эхэлсэн. Бодгоны хонх тожигнох гэ.
Жохон хүүхдийн бодгонд яг тонх зүйтэй. Хаана байгааг нь мэдэх гэж. Хаана явна явах тоолонд яах нь тоожгноол дуурайд байдаг байна шүү дээ. Тийм учраас. За хүү босго давж алхаад хаана ирсэн бэсэ? Баруун хат өвчин тушаа ирчлээ тий. За дөрөвдүгээр баг. Ихүүгийн өөрөөр хэлчихсэн. Тэгээ их нь болохоор миний хүү хаана гэж дуугаа цацаад тэгээ хүү насхлаар гэж дуугасан байна. Хоёрдугаар асуулт нь болохоор ясанчны тайлбар. Энд дээр болохоор эмэгтэй хүн болохоор янзаар дээлийг ойж үйл хийж харин Монгол хүүхд болохоор бойдгондоо хонх уяастай явдаг юм байна. Тэгээ хоёрдугаар асуулт нь болохоор Монгол төрийн холбоотой хэсэг тайлбарлаа. Энэ болохоор өрхний осоор өөрөөр бичдэг гэсэн. Монгол ахуйд болохоор Монгол гэрээ өрхний осыг оройн ингээд өрхөө хаагаад онгоолгох юу гэж ярих вүлээ? Өрхөө татах бүтээх гэж ярина тий. За. Өрхний осоор өөрөөр бичдэг гэсэн. Тэгээд алтан хоймор гэдэг үг байна. Тэгээд дөрөвдүгээр нь болохоор энэ ямар үг алтан хоймор тушаа гэдэг? Хоймор гэдэг нь болохоор Монголын хамгийн хүндтэй тийм гэрээ эзэн. Монгол гэрийн бүтэц царай хоймороо юугаар тавих юм Монгол айл? Бурхнаа тавина тий. Бурхнаа тавина. За. Бурхан шүтэнэ тавьдаг баг. Дараагийнх нь тэгээд хөрслийг тайлбарлах. Тэгээд нар хажуудаа гэдэг нь хүншүүлээд алтан хоймор гэдэг нь адилтгал, гурван чиний өөр гэдэг нь адилтгал. Тэгээд зүүнний үзүүр өдрөн гэдэг нь хүншүүлээд, оос учиртай гэдэг нь амжичлал. За дүүнэлт нь Монгол ястан шил гэдэг Монгол эмэгтэй хүн ямар урам ихүүгийн холбоо гэж ямар агуу гэдэг байна. Тэгээд Монгол эмэгтэй хүн болохоор ихүү гэдэг эхлээд тэгээд хүүгээ хаана явах мэдэггүйдээ шууд бүх нь эвлээд гэдэг нь гоё ингээд болоод түүгээрээ ээж хүү хоёр бол юу хөө? Ээж хүү хоёр хүүгийн холбоотой гэдгийг харуулсан. За зөв. За баярлалаа. За өрхний осор өөрөөр учирдаг гэдгийг сая тайлбарласан. Өөр хэдэн осортой юм бэ? Аа? За дөрвөн осортой байгаа. Энд ингээ өрхний бүтээсэн гэрэн. Урд осор энд яг уу? Хойтлын осор энэ баруун зүүн гэдэг. За өрхний осор өөрөөр учрах гэхээр яатсан бэ гэлээ сая? Өрхөө өглөө босоод өглөө болж өрхөө татахаар яах юм? Энэ урд байгаа осор хаана очих юм? Хойно очих. Тэгэхээр яг гэрийн аль зүгтээ нэгсэг үү? Хоймор буюу алтан хоймор тушаа ахна гэн тий. За энийг тэгж хэлсэн байх нь шүү дээ. Өрхний осор үрээр учирдаг. За алтан хоймор тушаа өрлөг наран үдэд хажуулдаг. Нар яг хоймор голлоод ирлээ. Хэдэн цаг болж байгаа вэ? 12. За үд тий. За 12-оос 1-ийн хооронд байх нь тий. Яг нар бурхан шүтээний голлоод гэрийн хоймор ирэх хугацаа. Зүстэй торгоны хээ хэрэлдэх гэж ямар утгатай вэ? Хээ золгуулах гэхээр бид нар юу гэж ярьлаа? Хээ золгуулах гэхээр хээг нь нийлүүлэх гэсэн. Хэрэлдэх гэдэг үг чинь ямар утгатай вэ? Зүрх гэсэн утгатай тий. Үг зүрхийг хэрэлдэг. Тэгвэл ямар утгыг гаргасан? За ээж үүлээ ойжод зарим хэн таарахгүй байх те зөрөөд байх. Ээж бол одоо тэр үүлдээ эд шандаж ойж байгаа тэр хэсэг байна шүү дээ. За монголчууд дээл хээдэ торгоор дээл хийхдээ одоо материал хүрхгүй бие хээ зүрхгүй хэсгийг хаана оруулчдаг ингээд нийл харагдахгүй даалт хэсэг уу дотоодормын хэсэгт оруулцдаг. Ил хэсгүүдийг бол дандаа хээ зоолгуулад хээ нийлүүлж хийдэг байна шүү дээ тий. Тэгжээч нөгөө гоё хээдэ торгон дээл маань бий болох нэ. За ингээд ээж бол яг л үүлэн дээр шандсан. Буцаад л одоо хүүгээ хүүн хаана байгааг мэдлээ. Хоймор ирсэн байгааг мэдсэн тий. Хоймор ирсэн байгааг мэдээд буцаад л одоо үүлэндээ орсон. Ихүү үйл хөдлөлсөн. Эхлээд ихэн мэлхний яваад ихэн хүүгээ дуутахад хүн аах гэж дуугаар үүдээр шагаахад ихийн өсвөр аяндаас ордог. Хоёр дээр болохоор ястааштай тайлбарласан байгаа. Өөрөөр 100 хаяа гэж харахад Монгол эмэгтэй хүний хувьд 100 хаяа Монгол эмэгтэй эзэмшдэг гэж боддог. Чи Монгол эмэгтэй хүн 100 талаа гэрээгээ 100 тал ажиллаа хийдэг ба. Тэгээд тогоотой өмнө засаж хондог гэдэг нь Монгол хүн сүүгээ хөөрүүлээд
зөөлөн гар дээр засааж өдөр өрмөө авдаг. Хүн үүгээр шагааж дууссан гэсэн. Үүгээр бол Монгол хүн босхны наад цаанаас ярьж бат үзээртэй. Гэтэ хүн очир мэдгүй жаахан учраас үүгээр шагаангаа дуурсан. За зүйтэй. Гуравдугаарт нь Монгол гэртэй холбоотой үеийн ялган тэмүүлэх гэсэн. Үүгээр бол 100 хаяа тэгээд үүд гэсэн хоёрыг гарч ирсэн байгаа. Дөрөвдөр нь уран төрсөл тайлбарлах. Үүгээр бол тогоотой уран дөрвөн сарын дөрөв засаж хамдаг гэдгээр бол амьсгалт бол айлтгал гарч ирсэн байгаа. Наран мэлтгэнхэн урагтад гэх юм амьсгал газрын наран хүү гэдэг нь айлтгал байгаа. Яа газрын наран хүү гэсэн бэ гэвэл Монгол хүний хувьд бол бүгд үр бүгд гэдэг бол нартай зүйлс тийм эрхэм гэж үздэг. За зүйтэй маш зөв санаа нь. Дүгнэлт бол энэ шүлгэн их хүү хоёрын хүү холбоо ихийн хайрын тухай энэ хэсэгт тийм бадагт. Монгол хүү хоёрын хүү холбоо ихийн хайрын. Яг гэвэл ихийн хүүгээ газрын нар гэж зөвлөж мөн хүүгээ харах үед сүүн аянд асарсан. За маш сайн тайлбарласан. 5 дугаар баг нэлээд сайн тайлбарлаа. Хүү хаана байлаа? Хойно алтан хоймор тушаа байсан шүү дээ тий. За дараа нь ээж үүлээ ойж байгаа л ахаад миний хүү хаана байна гэсэн чинь хаана ирсэн байх нь? 100 хаяа ирсэн байх нь тий. Нар хаанаас мандах юм? Тэгэхээр нар манддаг зүг баг гэж бас тодтогсон байна тий. За 100 хаяа тушаа ирсэн. Дүүрэн саран гэдэг яагаад гэсэн юм бол? Тогоотой өрөм дүүрэн саранг дуурайн загсаж хондог. Энд ямар төрслөх хурмайг байгаа? Бүтэн сар. Айдалтгал юутай айдалтгсан? За үүдээр шагаах гэдэг маань одоо бүтэн орохгүй буюу толгоогоо цохиулгаад бултган харахыг хэлнэ. Нийт шүлгэн дээр хараараа хамгийн сүүлийн бадаг. За бүгдээрээ энийг хамтарч тайлбарлана. Инхрийг нь ялах хүний үр ихийнхээ дуунаас уяатай хөлд орно. Налгар цагаан гэрээ тойрсон анхны мөрн нар сарны тгийг газар зурнаа. Ихийнхээ дуунаас уяатай хөлд орно. Хүү хаанаас за үүдээр яаж гарсан? Мөлхөөд гарсан. Тэгээ ирлээ хаана очсон? Баруун хатавч дараа нь алтан хоймор дараа нь зүүн. Хаалгаар гараад зүүн хатавчанд ирэх тушаад ээж хүү хоёр ямар яриа ирсэн бэ? Миний хүү хаана байна гэсэн. Хүү нь болохоор аан гэсэн нэг үг хэлсэн тий. Ээж нь бол миний хүү хаана байна гэж асуусан. Хүү нь бол аан гэд. Тэгээд хүүгийнхаа гэрээ ториод яваад байгаа юугаар мэдсэн? Хонхных нь дуугаар. Монгол хүүхд яаж хөлд орох юм? Гэрийн бүслүүрээ түшээд гэрээ тойрч хөлд орсон байх нь тий. Хөлд орсон. За тэгээд тэр анхны мөрн нар сарны тгийг газар зурнаа. Ямар дүрс үлссэн бэ? Тойроод ирсэн чинь тойрог үлс. Шүлгийг яагаад уянгийн тойрог гэж нэрлсэн юм бэ? Гэрээ шүлгийг хугацаанд нөгөө хийх. Өдөрөөс нь ороод цаг өгдөг. Гэрээсээ гараад гэрээ тавих хугацаанд болсон их бүрийн холбоо яриа. За. Өөр за тойрог гэдэг бол ингээд баруун зүүн хатавчаас хараад баруунаас хараад зүүн дээрх хугацаанд тойрог уусан тий. Уянгийн гэдэг нь. Ихэр үе шагнаж байгаа. Яагаад? Ихэр нөгөө үе шагнаж байгаа дуу тэр үе. За ээж нь үе шагалж байхдаа дуудуулсан нөөшөө. Яагаад уянга юм ба? За шүлэгт тэгвэл яг ямар утга санаа гаргасан юуг тусгасан? Энэ шүлгийн талаар юу гэсэн бэ гэхээр бидний ойлгосноор болохоор хөрийн хүү холбоо тэгээд Монгол ёс заншил Монгол эмэгтэй хүнээс их үүргийн талаар гэсэн. За хүн холбоо их хүрийн хүү холбоо Монгол ёс заншил Монгол эмэгтэй хүний шинж чанар байх нь тий. За шинж чанар гарсан юу гэдэг? Хүн хөлдөр охдоо гэрээ тойрч баруунаас зүүн. За зүйтэй Монгол хүүхд гэрээ тойрч хөлд ордог гэсэн санаа байна гэсэн тий. Өшөө Хүн ээж хаач ингээд хөл дараад ингээд амьдэрсэн. Хүмүүст жаад ээж нь маш зөв хөлтөөр амьдэрсэн. за үр хүүхдэд зөв хүмүүжүүлэх ёстой болов гэсэн санааг нь өөр яг юуг ойлгож ухаарсан шүлгээс гэдгээл
эхлээд босоод авч мөсөж гараад эргэж ирэхдээ тэмгээд алхаж орж ирэхээр тэр хүртэл том болж байна гэсэн утгаар илэрхийлж байгаа ба тэр хүртэл их нь гэр дотор байгаа гэдгийг хүүхдээ мартахгүй хүүхдээ асууж сууж яг үүнээс эцэд бол ямар ч хэцүү их хүн гэдэг хүүхдээ усан том болохын санаа зовсон гэдэг. За ийм санаа байж болох юм гин тий. За бүгдээрээ нааш анхаарай. За ямар Монгол ахуй туссан гэхэр юу вэ? Гэрийн нараар цаг баримжаалах ёс байсан. Монголчууд дээр үе цагтаа байсан уу? Цаг байхгүй. Нараар цагийг баримжаалдаг. Өглөө болж байгаа, өдөр болж байгаа, орой болж байгааг тий. Тэгээд ажлаа амжуулж хийдэг байсан байна шүү дээ. Тэр ёс бол тэр чигээр. За тооноор буусан нар гэдэг бол өглөөний нар газарт бууж байх уу? Энийг баг үүд гэж нэрлэнэ гинэ. За Бадрангуй хаан наран үнсэн жаргадаг баруун хатавч гэдэг бол орой нар тооны хуруунд байх үед туяа баруун хатавчанд зураас тусах үе гин. За нар жаргаж байх нь тий. За дараагийнх нь өрлөг наран үдэд хажуулдаг алтан хойморг. Нар хойморт байх үе буюу жин үд. Бид нарын нөгөө 12-оос 1 гэж яриадсан. Тоостын шар наран мэлтгэнэн ургадаг зүүн хаяа гэдэг бол нар мандах үе. Торгоны хээ золгуулах ярьсан тий. Маш гаргаж ярьсан. За ижийн эцгийн дээлийг оёх. За гараа гарган тий. За үйл урлаж одоо хань нэжилдээ дээл оёх, сайн сайхныг бэлэгдэх, сайхан явуулах, сайхан утастай явах гэдэг. Энэ утгаар орж. За энийг ярьсан үйл урлагтаа зүү үцэг нар зүү эргүүлдэг. За гэрийн доод бүслүүрээс дэмнэж гიშгэх гэдэг бол бүслүүрээс татаж босох гэн вайкны хонхт ажигнах хаа байгааг нь мэдэх гэж хөлд орж буй хүүхдийн бойдгонд хонх зүүдэг. За энэ ёс заншлыг бол маш сайн гаргаж ярьсан. Бүх багаас гарсан байх нэ. Цааш нь өргөжлүүлээд өргөний осор үүрээр учрах гэдгийг ярьсан байгаа тийм. Энийг ярьсан. За үүдээр шагаах. Налгар цагаан гэрээ нар зөв тойрох. За ийм дүгнэлтүүдийг бол ёс заншлуудыг бол бүгдээрээ гаргаж ярьж чаджээ гэд. За дүрслэх хур маяг нь. Ийм 3 дүрслэх хур маягаас. Шүлгийн бадгууд хоорондоо ямар үгээр холбогдчихсэн бэ? Анзаарч харсан уу? Миний хүү хаана байна гэж ээж асуусан хүү хариулсан тий. Энэ асуулт хариултаар шүлгийн бадаг хоорондоо холбогдсон. Тэгээд энд бол ахиуллын арга байсан. Эхлээд дуудахад бол ээжийн хөх чинээд тий хүүгээ хаана байгааг дуудсан, дараа нь эвэлсэн, дараа нь бүр сүү асгарсан. Ээж хүү хоёр бол одоо уулзах хугацаа болжээ. За магадгүй цааш үргэлжлэх юм бол ээж бол одоо үүдээр шагааж байгаа хүүгээ аваад хөхүүлэх нь байх нь тий. За энэ ахиул байсан. За ангир ижи гэдэг бол ангир уургаас шимүүлж үсгсэн гэдэг утгаар адилтгал энэ адилтгал гэдгийг бол харуулсан. Хэлсэн байх нэг. За дүгнэлт. Ийм дөрвөн санаа. Эндээс бид нар юу юуг нь ярьчлаа? Их хүрийн хүн холбоо гэдгийг ярьсан тий. За монголчуудын нараар цаг баримжаалах ёс болон гэрээ нар зүү эргэх бэлэгдэл харуулж их хүрийн хүн холбоог харуулж анх хөлд орж байгаа хүү гэрийнхээ босгоор алхаж гэрээ нар зүү тойроод ирэх хугацаанд эцгийн дээлийг ойд суугаа ихийн сэтгэл хүүгээ гэсэн ганцхан бодлоор уяатайг уянгалаг хайрлан уйрам аястай дүрсэлж юу бүтээсэн уянгийн тойрог бүтээжээ. Энийг өөр ямар өнцгөөс харж болох вөхөр Монгол хүн болж төрөөд Монгол хүүхэд болж төрөөд ингэж хөлд орох зан үйл маань өргөн дэлхийн ингэр явахын бэлэгдэл байж болох юмаа тий. За үүнийг зураглан харуулсан шүлэг байна. За бүгдээрээ гэрийн даалгаварт гэртээ. За нэгдүгürt шүлгээ чэйжлэх. Шүлэг чэйжлэх. Хоёрдугаарт Монгол дээл Монгол гэрийн бүрдэл хэсгийг бичиж утгыг тайлбарлах. Утгыг тайлбарлах. За. За хичээл дуслаа.
ой.